Дараагийн бичлэгтээ тавтан морил. За өнөөдөр миний ярих сэдэв болохоор дахин төрсөн юм шиг өөрийгөө өөрчлөх боломжтой гэсэн ийм сэдвээр хуваалцах чинь. Анагаах ухааны талаас нь ингэж судалж ярьдаг хүний илтгэлийг сонссон байхгүй. Тэгээд тэр илтгэлээс өөртөө ойлгож авсан зүйлээ та бүхэнд хуваалцах чинь. Тэгээд өөрийнхөө сэтгэлийг хүн өөрөө хамгийн гол нь блоклсон байдаг юм аа. Тэр нь ямар учиртай вэ гэдээ ингээд сонсоод үзсэн чинь нэг өгүүлбэр надад их сонирхолтой санагдаад байсан. Яа тэгэхээр өнгөрсөндөө буцаж очисон юм шиг тэр өөртөө нэг ийм дасгал ингэж хийж чадсанаар бид нар өөрсдийнхөө тэр тархинд өөрсдийнхөө сэтгэлд дахин төрсөн юм шиг тэр мэдрэмжийг бий болгож чаддгаа. Тэгж чадсанараа өөрийнхөө сэтгэл зүг сэтгэлийг блокносоо ингэж гаргаж чаддгаа гэж байгаа байхгүй юу. Тэг яг одоогийн та би гэл тэг бүх хүнд ихэн хөвлөд байхаас ахуулаад өнөөдрийг хүртэлх амьдралд яг нэг юм ингээд үлдсэн байдаг гинэ. Одоо тэр нь юу вэ гэхээр сандрал айдсын төрлийн зүйл ерөөсө хүн бүрт маш их ингээд үлдсэн. Тэгээд тэргээрээ ингээд амьдралдаа хандаад яваад байдаг гэж байгаа байхгүй юу. Нэг үгээр хэлэх юм бол анхдагч рефлекс гэдэг зүйл хүн бүхэнд байдаг гэж ингэж хэлж байгаа. Жишээ нь бугуйндаа ямар нэгэн цаг ч юм уу зүйлт ингээд зүүж чаддгүй хүн байдаг тий. Хоолойтой цамц ч юм уу ингээд өмсч чаддгүй хүмүүс байдаг. За тэгэл өөр одоо юу байдгийг унтахтаа ингээд дэргүү унтч чаддгүй ч гэх юм уу. Тэгэхээр эдгэр чи ерөөсөө л бидний ихэн хөвлөд байхаас авсан анхдагч рефлексийн төрлийн зүйлүүд юм байна л да. Тэгээ хүний хөгжлийн үе шатанд гендээ тийм програмууд ингээд маш ихээр суулгагдсан байдаг гэж байгаа байхгүй. Дээрэс нь ямар нэгэн дуу чимээ те ингээд их баг том жижиг дууд чимээ ээжийн одоо нөгөө ихийн айдас зүрхний цохилт гэл ерөөсө бүх юмнаас тэр хүүхдэд бүх юм мэдрэгж идэг учраас тэндээс бидний тэр нөгөө анхдагч рефлекс гэдэг зүйл генерээ ингээд бүр суудсан байдаг. Тэгээд бид нөгөө гендээ байгаа ген тийм бол юу гэдэг гентэй холбоотой зүйл ингэж хэлэгдэж байгаа байхгүй юу. Хөгжлийн явцад тэр суусан програмын төгжээг бид тайлж уг нь өөрөө суллаж ингэж болдог боловч тэрийг суллаж тайлж дараагийн хөгжлийн програмд шилжиж чадахгүй ингээ явцдаг хүмүүс маш их байдаг. Тэгээд тэр хүмүүс яг тэр чигээрээ ингээд үлдсэн байдаг учраас нөгөө айдас нөгөө сандрал гэдэг зүйл ч гэсэн янз бүрийн зүйл дээр ингээл байгаад идэг гинэ. Тийм болохоор л би эргэтэнд ч тэр сэтгэл зүйтэй ч тэр ямар нэг байдлаар тэр сандрал айдас мэдрээд тэгээд тэндээсээ болоод нөгөө урагшилж чаддаггүй, сонголт хийж одоо шийдвэр гаргаж чаддаггүй, анхдагч рефлексээс үүдээд сөрөг нөлөө хүнд үзүүлсэн байдгаа гэсэн ийм судалгаа дүгнэлтүүд байдаг юм байна л да. Тэгээд энэ хүний ярьж байгаа юм нь болохоор өөртөө дахин төрөх боломжийг хэрвээ та өгч чадах юм бол маш амархан одоо амьдралд урагшилж шийдэж айдасгүйгээр те даван туулах чадвартай болно гэж хэлж байгаа их сонирхолтой онол санагдаад байсан. Нэг үгээр хамгийн анхны сэтгэл зүйн гэмтлээс үүдэж тэр сандрал айдас бий болчихсон байдаг учраас өөртөө хуурамч туршилт гэдэг зүйлээр дахин шинээр янз бүрийн юм ингэж дасгал болгож хийж эхлүүлэх боломжтой гэдэг байгаа байхгүй юу. Дахин төрнө гэхээр юу гэсэн үг ингэ бодож иж магадгүй энэ зүгээр л ерөөсөө өөрийнхөө тархийг хуурамч туршилтаар дасгал хийж програмчлана гэсэн үг юм байлээ л дээ. Ингэснээр юу болох вэ гэхээр ой санамж дахин програмчлагдаж бидний дотор байгаа тэр рефлексүүд генийн тэр янз бүрийн зүйлүүдийг шинээр ингэж бичиж эхэлдэг юм байна л да. Тэгээ ихийн хөвлөд байснаас хойш одоо бид нар 20 30 40 50 хэдэн ч настай байсан хичнээн жил өнгөрсөн байсан хүн өөрөө тэрийг хүсэх юм бол дахин эхлүүлж өөрийнхөө тархийг дахин програмчилж шинээр төрсөн юм шиг тэр биед эрэхтэн сэтгэлээ ингээд програмчлах боломжтой гэдэг нь хамгийн гой санагдаад байсан. Тэгээд айдас сандрал гэдэг зүйл ерөөсөө бидний амьдралын туршлага, за тэгэл бусдын яриа, за тэгэл ой санамжинд үлдсэн зүйл гэдэг юмнаас ахуулаад ер нь те юунаас үлдсэн хамаагүй давж гарах боломжтой зүйл байдаг гэж ингэж үздэг юм байна л да. Тэгэхээр хүн өөрөө үнэхээр өөрчлөгдөе, өөрөөр амьдрий. Би энэ хിവэрээ одоо ингээд айцтайгаа, сандралтайгаа ч юм уу те энэ хിവэрээ би баймааргүй байна гэх юм бол хийж үзэхэд болохгүй зүйл байхгүй юм шиг санагдсан надад. Тэгэл санаа зовлт те эвгүй мэдрэмж гэл зөндөө зүйлүүд одоо байдаг штеп. Тэр нь бол ер нь ингээ бодоод үзэхээр бидний анх ихэн хөвлөд байхаас ахуулаад тэгэл амьдралд гарч ирээл тэр хөгжлийн үе шаттаа ингээл бүр явсаар байгаад тэр үедээ ингээд авсан анхдагч рефлекс генийн тэр нөлөөл юм байлээ л те. Тэгээ тэрийг хүн ямар ч одоо муу сайн хичнээн хэцүү тийм рефлексүүдийг өөртөө авсан байсан ч гэсэн даван гарах одоо дахин тэрийг програмчлж шинжлэх боломжтой
өстэй гэж ингэж үздэг юм байна. Тэгээ өөрт ямар эвгүй мэдрэмж айдас ингээ үлдсэн байгаагаа хамгийн гол нь тэрийг бас мэдэх хэрэгтэй байдаг гинэ. Энийг мэдэх тэр хүний хэлж байгаа арга нь болохоор чочоох арга өөрийгөө одоо нэг хүн цочих үедээ ямар нэгэн буцаагаад ингээд реакшн гаргадаг юм байна л да. Тэгээ угаасаа бид нар чинь чочихтой хүн болгон өөр нэг тийм хариу үйлдэл үзүүлдэг штэ тий. Тэрийгээ маш сайн анзаарч өгөх юм бол бас тэндээс ингээд өөрийгөө таньж мэдж болно гэдгийм байна. Тэгээ бие ингээд цочхороо хумжээн үү, хашгирч гин үү, эсвэл буцаагаад цохих гин үү, тий, зугтж гин үү ч гэдэг юм уу. Ерөөсөө ингээд тэр нэг цочж байгаа үеийн тэр хариу үйлдэл ямар айц байгааг бидэнд бас хэлж өгөх боломжтой байдаг гэж байна. Тэгээ ингээд цочих үедээ хүн ямар байдаг вэ гэд ингээд бодоод үзсэн. Тэнд байгаа хүмүүсийг ч гэсэн ингээд бодоод үз гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хүмүүс бүгдээрээ л бүр уйлдагч хүн байгаа, гайхдагч хүн байгаа, зүгээр тайван байдагч хүн байгаа байхгүй. Тэгэнгүүт би болохоор нэг тийм амар цочоолж юм амар юм уу янз бүр болдгоо юм билээ. Ер нь их бас чочомтгой байсан санагдаад байдаг байхгүй. Тэгээд нэг их эвгүй мэдрэмж одоо бол төрхөө болж штэ гэж бас өөртөө мэдэрсэн. Бас нэг зүйл анзаарсан. Өөртөө ямар нэгэн байдлаар ингээд өөрийнхөө дотоод сэтгэлтэй ажиллаад ингээд өөрийгөө тайван амгалан байлгаад сураад авах явцад өрөөч анзаарахгүйгээр мэдхгүйгээр дотроосоо ингээд бас тайвшраа тайван болоод ирдэг юм болоо гэж бодсон. Тэгэхэд ингээд энэ цочих гэдэг энэ хариу үйлдэл төр ч гэсэн бас тэгж их реакшн гарахгүй байгаа ч юм болоо гэж бас бодоод тэгээд тэнд байгаа тайван байгаа хүнийг болохоор тэр хүн энэ хүн бол ингээд ер нь бол сэтгэл зүйн маш амар байна гэж ингэж үзэж байгаа байхгүй юу. Хүнд ер нь айц гэдэг зүйл байхгүй бол ер нь хязгааргүй их боломж байдаг гэж тэр хүн хэлж байгаа. Энэ үг бүр гоё үг байгааз хүнд ингээд энийг ч хийж болох юм болоо, энээс ч айж ингэчүүл юм болоо гэж ерөөсөө айцсандаа маш их хүлэгдэж байдаг гэж байгаа байхгүй юу хүн. Ингэчүүл энэ хүн ингэ хэлчих юм болоо, ингэчүүл бараг энэ хүн намайг одоо буруугаар бодчих юм болоо гэж ерөөсөө ямар нэгэн тэр айц одоо нөгөө нэг талаар бол их хашир хүнж гэдэг юм уу те бас эрсдлээ их боддог хүнж гэдэг юм уу те эдгэр чи ерөөсө бүгдээрээ л тэр айц гэдэг зүйлд ордог юм байна л да. Тэгэхээр ерөөсө бид нэр энэ айц гэдэг зүйлээрээ өөрсдийнхөө хязгааргүй их тэр боломжийг маш их хааж боогдуулж өгч идэг гэж байгаа байхгүй юу. Одоо бидний амьдралыг ингээд за одоо таны амьдрал одоо энэ 100% гэж үзэхэд та хэрвээ айцаа ингээд орхиж чадахгүй бол та энэ амьдралынхаа зүгээр 20-30% нь л амьдрна гэж байгаа байхгүй юу. Та энэ айцаа даван туулаад зүгээр өөрийнхөө яг юу хиймээр яаж амьдрмаар бусдын тэр үг хэлнүүд юу хол гэдэг яриа ерөөсө тэр зүйлээс ингээд өөрийгөө хамаагүй болгоод мэдээж тэгээ бус түнийг ерөөсөө хинч биш юм шиг ингээд орох гэсэн үг шүү дээ зүгээр би гэдэг хүнийхээ тэр айц гэдэг зүйлийг даван туулчих юм бол ардаа ингээд орхичих юм бол та ингээд тэр 20-30% амьдрах байсан амьдралынхаа 100% хүрч амьдрна гэд ингээд боддоо гэж байгаа байхгүй. Тэгэл энэ дээр бол тэр сонсч байсан хүмүүс бүгдээ амар сэтгэл нь хөдөлж байгаа шүү гэсэн. Тэгээд айц амьдрал дээр маш олон төрөл байдаг гэд ингээд та нар ч гэсэн мэдэн штэ айц гэдэг зүйл бол угаасаа амьдрал дээр маш олон байдаг. Хин нэгнээс дор байх үе хин нэгнийг алдах үе гэдэг айц. За хүмүүс юу гэх бол гэдэг айц, би чадах болов гэдэг айц ерөөсөө тэгэл зөндөө олон айц байдаг. Энэ бүгд өөрийнхөө сэтгэлийг маш их блоклж байдаг. Тэгээд хаашаач хөдлөхгүй болтол нь ингээд ерөөсөө төгжчихдөг гинэ. Тийм учраас л нөгөө бусад боломжоо үгүй хийгээд байдаг маш том юм аюултай зүйл учраас ерөөсөө айц гэд хэлж байгаа боловч ингээд маш олон зүйлийг ингэж хааж өөрийнхөө боломжийг үгүй хийгээд идэг гэж байгаа байхгүй. Тэгээд өөртөө урагшилж чадахгүй болтол нэг тийм торомзоо гიშгээд ингээд байгаад идэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ бид нарыг ингээд сонсож явах тэр хүн ингэж та нар ингээд өөрсдийгөө машина хөдлөхгүй болтол ингээд торомзоо гიშгчээд тэгсэн мөртлөө сэтгэл бие чинь болохоор ингээд бүр хөдлөхгүйд хичээж байгаа гэд ингээд бодоод үзтээ тэгэхээр яах вэ гэд. Тэгээ машины торомз гიშгчээд ингээд тэр машиныг хөдлөхгүй дэвэл та нар ямар байна тэр машиныг хөдлөх үү гэд ингээд төсөөлүүлж байгаа байхгүй юу. Та нар яг одоо энэ өөрсдийнхөө дотоод сэтгэл тэр айцаа ингээ байлгаад ах юм бол яг л таны амьдрал тийм л байгаа гэсэн үг. Та ерөөсөө хөдлөхгүй торомзон дээрээ гიშгцэн тэгэл өнгөн талаар нь ингээд өөрөө наагураал хөдөлмөр байна, урагшилмаар байна, амьдрал болохгүй байна гэд ингээ яваад байгаа гэсэн үг гэж байгаа байхгүй юу. Тэгчгээд урагшилмаар байна, би явмаар байна гэд ингээд өөрчлөгдмөр байна, хөгжмөр байна гэдэг учраас тэр айц төгшөөр сандрал гэдэг зүйлээ алга болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд яаж алга болох вэ гэхээр үзий хадаад ч юм уу дургу хүрээд тэрийг ерөөсөө ингэж болохгүй халамж анхаарал тавих тийм үйлдэлээр
багасгаж өгнө гэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд халамж анхаарал тавьж чадсанараа нөгөө тоормзоо хамаг хүчээрээ гიშгээд байгаа тэр бүх зүйл чинь ингээд суларч ирнэ, болж ирнэ гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр аяндаа угаасаа ингээд багаагаар урагшилж ирнэ шүү дээ гэ. Тэгээд тоормз гიშгэхээ болоод амьдрал ерөөсөө ингээд хурдтайгаар хөгжин, өснө, дэвжин, хүссэн амьдралаа бүтээж чадна гэсэн тийм зүйлээсэн. Тэгээд хүн угаасаа би сэтгэлээ маш гоё цэгцлээд ирэхээр та нарын одоо бидний төсөөлөөгүй их тийм хүч ерөөсөө хүнээс гардаг юм аа гэж ингэж хэлсэн байсан. Тэгээд энэ лекцийг сонсоод бас их гоё байсан. Би тэгээд хаяа ийм янз бүрийн Япон хүмүүсийн өгж байгаа лекцүүдэд бүртгүүлээд яг төлбөртэй байдаг ч гэсэн ингээд заримдаа суудаг байхгүй юу. Ер нь ихэнхдээ ингээд шууд тэнхмээр нь очиж суухыг их боддог. Иймэрхүү лекц сонсохоор бас их гоё байгаад идэгин. За тэгвэл одоо яаж дахин шинээр төрсөн юм шиг болох вэ? Ямар арга байна вэ гэд ингээд хэлснээ тэнд ингээ хүн гараад ирж байгаа байхгүй юу, нэг хүн. Тэгээд тэгсэн чинь тэр хүн рүү ингээд эхлээд бол зогсож явахт нь шууд очиод ингээл цохикол ингэсэн чи тэр хүнстэй амар сандраал хойшоо ингээл цочж байгаа байхгүй юу. Тэнгүүд түрүүний ярьсан нөгөө цочих туршилтыг хийж үтсэн байгаа. Тэгтэл энэ хүн хойшоо зугтдаг тайпын хүн болж байгаа байхгүй юу. Тэгээд багаагаар өөрийгөө ихийн хөвлөд байгаа юм шиг ингээ байрлал аваад биеэ сул тавиад гээд ингээ асгал хийлгээд за тэгээд тархиндаа гоё би одоо тайван байна, амгалан байна, бүх юм гоё байна ч юм уу. Тиймэрхүү ингээд програмчилж юмаа бодоод ингээд бясалгал хийдэг штэ тий. Яг л тэр бясалгалын бас нэг өөр төрлийн юм болов гэж анзаарсан. Яг гол нь бясалгалч сууж идэг бол энэ болохоор яг ихийн хөвлөд байгаа юм шиг байрлалыг авч болж гэн. Өөрийнхөө хамгийн айцтай байдаг байрлалыг авч болж гэн. За тэндээсээ тэгээ гарч байгаа юм шиг тийм мэдрэмжийг өөрсөндөө өгөөд ингээд гоё өсөлж бодох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ гадны ертөнц гэдэг зүйл бол тайван амгалан сайн сайхан хүмүүсээр дүүрэн байдаг. Би бол амар амгалан байна гэд ингээд өөртөө тийм гоё тайван амгалан мэдрэмжийг ингээд төрүүлж өгөх хэрэгтэй гэд. Тэгээд тэр хүнд нэлээд удаан тэр дасгалыг хийлгсэн юм аа. Тэгээд дахин төрөөд маш гоё сайхан жаргалтай амьдарч байна гэдэг ч юм уу. Ийм одоо гоё бодлоор дүүрэн байгаад гүнзгий амьсгал аваад гаргаад ингээд нэлээд удаан хийсний дараа ингээд нөгөө хүнийг зогсоож байгаад ингээд бүр сандал бариад цохих гээд ингэсэн чи одоо тэр хүн албаарч одоо тэгээгүй л байл та. Ерөөсө хөдлөхгүй байсан, чочихгүй байсан. Тэгээ ингээд тэр юунаас болж байгаа ингээд дараа нь тайлбарласан чинь энэ хүний сэтгэл зүйн ингээд өөрөө гоё яг энэ мөчд гоё амгалан ингэж болж ирсэн байхгүй, тайвширж ирсэн учраас юунаас ч яах шаардлагагүй байгаа ийм нөхцөл байдал үүсэж байгаа маа гэж байгаа байхгүй. Тэгээд нэг удаа хийгээд болчихгүй учраас маш олон удаа ингээд ер нь байнга хийж авах бол аяндаа ингээд хүний бие организм ч гэсэн сэтгэл зүй ч гэсэн тайвшраад айдас гэдэг зүйл, сандрал гэдэг зүйл, тайван бус байдлууд ингээд алга болж ирнэ л гэж хэлж байгаа юм л да. Өөрөө дотроо яг төрж байгаа юм шиг ингээд төсөөлөд эргэн тойронд намайг хүлээж байгаа хүмүүс маш баяртай байна гэж та нар төсөөлгээл тэгжсэн. Тэгээд ингэж бодох тусам хүн ингээд баяр хөөртэй сэтгэл мэдрэмжээр харихад өөрөгдөг. Тэгээд би аюулгүй орчинд ирчлээ гэдэг зүйлээр гол нь нөгөө програмчилж өгж байгаа гэдэг нь л их чухал юм шиг байгаа юм л да. Маш олон давтаж хийснээрээ генд нөлөөлж ингэж програмчлагдах боломжтой ийм туршилтаа гэж ингэж хэлжсэн. Над бол энэ их сонирхолтой санагдсан. Тэгээд хүний зан ааш айдас юу гэдгийг те амьдралын янз бүрийн даатгал зуршил бүгд л ер нь ингээл бид нар удамшил гэл ингээл ер нь ярьдаг штэ тий аав ээж тийм болохоор юм байна. Тэгэл тэгтээ удамшил гэхээсээ илүү энэ нөгөө нэг хүний тархинд бодол сэтгэхүй мэдрэмжээ ингээд ерөөсөө зүгээр програмчлсан байдаг учраас л бид нэр тэрийгээ ингээд угаасаа удамшил гэж хараад байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийн тулд дахиж өөрөөр шинээр яаж би амьдрмаар байгаа гэдгээ бодож байгаа тэрнийхээ дагуу бас програмчилж болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй нөгөө нэг угаасаа би ийм угаасаа манах ийм гэд ингээд бодсон байна гэдэг чинь ерөөсөө тэрнгээр л ингээд тархиа програмчилсан байгаа гэсэн үг учраас чи яг яаж амьдрмаар байгаа гэдгээ бодож үзээд тархиа мэдрэмжээ бодлоо өөрөөр програмчлах ийм л боломжтой гэдэг зүйлийг яриад байгаа юм билээ. Тэгээд яалчгүй ингээд бидний өссөн орчин аав ээжийн зан ааш ерөөсөө ингээд бүхэл зүйл те амьдралын одоо тэр эргэн тойронд байгаа бүхэл зүйл биднэрт маш их нөлөөлдөг шүү дээ. Болон тэгээд хамгийн харамсалтай нь ихэвчлэн айдас санаа зовлт гэдэг зүйлээр маш их програмчлагдсан. Тэр нь ингээд тэр чигээрээ генд ингээд үлдсэн байдаг. Өөрийнхөө сэтгэл, өөрийнхөө амьдралд ингээд тоормц гიშгэж байгаа юм шиг бүр ингээд хөдлөхгүй болтол нь барьцсан байдаг, блоклцсон байдаг гэсэн ийм зүйл байгаа. Хөдөлж урагшилж чадахгүй байгаа гэсэн зүйл байгаа. Тийм учраас л ерөөсөө юун түрүүнд тэр айдсаа тэр одоо нөгөө бодол мэдрэмжийнхаа зүйлүүдийг сандрал гэдэг зүйлүүдээ алга болох тал дээр л
эхлээд анхаарах хэрэгтэй гэж байна. Тийм учраас л энэ алга болохын тулд энэ тархиа програмчлах дасгалыг дахин хийж өгүүл их зүгээрээ гэсэн л ийм санаа юм билээ. Нэмээд дээрэс нь ер нь өөрийгөө маш гоё ийлж тэрвэрч ингэж байнга ингэж өөрийгөө маш гоёор эрхлүүлж явах тэр дасгалыг ч гэсэн хийж авах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Нэрэл бид нар эрэгтэйч гэлтгүй эмэгтэйч гэлтгүй ерөөсө дотроосоо тэгж өөрсдийгөө хайрлж инхрийлж одоо юу гэдгийг те эрхлүүлж өхөл ёстой байна л да. Тэгжээж нөгөө амьдралаас авсан янз бүрийн айдас сандрал төгшүүр гэдэг зүйлээ багаагаар ингэж багасгаж арилгаж шинээр дахин төрсөн юм шиг тэр тархийг програмчлах хэрэгтэй л болж таарч байгаа юм л да тий. Ингэж чадсанаар амьдралдаа гарч ирж байгаа асуудал янз бүрийн зүйлтэй бид нар айхгүйгээр гол нь ингээд нүүр тулж маш зоригтой болж ирдэг. Тэрийгэ дагаад маш гоё хүчтэй ингэж урагшилж өгч чаддаг. За тэгээд энэ хүртэл бичлэгээ сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.